малын одоо яг юуг хэрглэж байна өнөөдөр бол одоо ашиг шим гэж. Ашиг шимээс л одоо сүү байл та. Сүү. Тэгээ маха. Тэгэл мах. Ерөөсөө одоо хаврын цагтууд хөдөө бол одоо ерөөсөө зах зээлд бол манайхан ч одоо ер нь нэг малн дээр мал таргалахаар нэг мөнгө гэж байна. За тий. Ноолор ямаата хүн бол ноолор дээр нэг мөнгө гэж байна. Тэгээ цаг гатууд ерөөсөө малчин хүн гэдэг бол ерөөсөө л өнөө махан үнгүй арьс шир үнгүй болохоор ерөөсөө тэр банкны өрнөө хооронд малчид бол тэгэл нэг л тэрнээс нь залхаалда залуучууд ч одоо төв орон сөрнөө мал яагаад гэвэл малаас гарч байгаа бүтээгдэхүүн үнгүй учраас. Тий. Одоо ингээл яг жишээ өхөр гаргалаа гэх чинь махыг аваад одоо үхрийн шир ер нь ямар үнэтэй байна вэ? Үнгүй. Ерөөсөө үнгүй. Десиметртэй хүрэх шүү дээ. 2 метртэй хүрэх. Десиметртэй хүрэх 2000. Десиметртэй хүрнэ гэхээр одоо яана гэсэн үг лээ. Хүү шир шиг мухтар 5 метр 2.20 30-та ширэл нэг хараад. Тэгээ бус нь бол үнэгүй. Тэгээ хэмжээндээ хүрэхгүй л тэгэл хог. Хог ерөөсөө тэг. Нэг 2000 сар авна авахгүй. Авахгүй шүү дээ. Эмэлт дээр дэш явуулаад байж байгаа. За яг үнэ. Түүхий гэдгүү бүтээгдэхүүн одоо манай засгийн газар одоо бие мөн болж байгаа юм. Манай засгийн газарт энэ ерөнхийлөгчид чинь цагаан төлбөр боловсруулж байгаа гээл. Тий. Тэгээд ингээл өөрөө өөрснийхөө юм унгаал. Үнгүүдүүлээл. Худлаа нэг юм үнд орохтой зэрэг урамшууллагч гоо гэж завааруулаад нөгөө өгсөн чи байна. Ноолор дурамшууллаглаа байхгүй. Ноосон дурамшууллаглаа байх зүгээр л авчихсан ноолороос чинь байдгаар урамшууллаг нэгээл худлаа. Ерөөсөө одоо манай малчд ноос хичил одоо энэ жил нэг араа ийгээс 3000 гаш авлаа. Оо за. Тэгэл уул нь ихлээр ноос тэр 17 8 он чинь 3500 гарч ирсэн. Тэгэл урамшууллаг нэгээл хойдон жил нь 1500-аад нэг жил нэг хил ноос 2000 зас өгнө 2000 зас урамшууллаг гэж гарч ирсэн. Тэгэл нөгөөх нь нэг жил нэг 1800-аар цаасны урамшлаг. Тэгээд 2 жил нэг догш болоо дахиад байхгүй. Тэгэл энэ төр засгийн ерөөсөө төр засгийн ерөөсөө ингэж малчтаа ингэж хөөрхөн хуу. Нойч 1000 боллоо. Ядан чи 1000 гарав. 1000 зангуулсан. Тэгэхээр ч одоо ерөөсөө юм үнгүй болгоос нь залуучууд хөдөө тогтсон. Үндсэх. Одоо энэ чинь сүүлийн үед чинь одоо ахаа гिच махны үн бол одоо өслөө. Ингээд яаж яана малчид одоо орлого нь нэмэгдэж гэнэ гэл ингээд ярьж байна. За тэгтэл нөгөө төв суурин газар байдаг хүмүүс маань махны үн нэмэгдлээ бидний цайлан хөрөхгүй байна гэд. Ингээд нэг малчин энэ одоо ажил юу хийж байгаа хүмүүсийн хооронд нэг ийм үл ойлголцлууд одоо үүсэх гээд байна шүү дээ тийм ээ. Энэ дээр одоо та хоёрын маань бодол ямар байдг вэ? Энэ бол ер нь төр засгийн буруу гэх гэсэн. Энэ хитрхи энэ зах зээл энэ мал аж ахуйн юм хит ганцхан чаддаг юмнээсээ махны үнийг барьж сурцсан. Тэрэн дээр хямдхан мах хөдөлнө гэж сонгуул гарахын тулд хямдхан мах хөдөлнө гэж гарч ирдэг. Нөгөөх нь ганц чаддаг нь хөдөөнийхөө малчтын махны үнийг барьжсан. Одоогоор барьж байгаа. Тэгээ одоо харин энэ жилээр гараа ийгээс шүү болж байна. Чаддгал ерөөсөө малчтын мах. Тэгээ хотынхан зүгэлдэг. За тэр байхгүй юм гарахгүй үгэлдгээс яах вэ? Адилхан мах зээл зах зээл махан шилээтэй хаяад цалин хөлсөө тэтгэвртэй нэмж өсвөл өнөөдөр нийгэмд ийм асуудал үүсэхгүй болов гэсэн. Үүсэхгүй л тий. Мах чинь тэгээд үнд ороод гадаад одон гаргана уу хаана. Тэр зах зээлд 12 онцтой нэхий хичил 12515 тавьсан. За тий. Тэгэл ганцхан дотоод байгаа үйл зүйл сэргэн гэж нэхийг гадагш нь гаргахын болиулаад нэхийг өндөрөх нь байлгасан. Адууны арьс 20-30 мянга хүрч байсан Украин шир 2. За тийм ингэсэн чинь бас гадагш нь гаргахын болиулаад өнөөдөр аль нь хог. Одоогоос 3 жилийн өмнө адууны дээд нь 7000 өгч байсан. 10000 өгч байсан. Өнөөдөр 1 кг хялгаас 100000 цаас. Бас 1000 цаас. Одоо 1000. Одоо 1000 авахгүй бүр одоо дургуй шүү. Ингээд одоо ерөөсөө худлаал нэг цаасан дээр хөдөө аж ахуйг дэмжиж байгаа бодлого ярьж байгаа гэдэг болохоос энэ төр засаг бол одоо ерөөсөө малчтын талаар бол ганцхан юм өстө янгийн тал ярьж байгаа юм чинь ерөөсөө малчтын юм. Ерөөс энийг чөлөөтэй зах зээлд нийлүүлдэг л болгомоор байхгүй юу? Яг үнэ. Дээшин доош. Эргэлтэнд орж.
малцтай. Тэгэхий бол бас залуучууд бас нэг хөдөө тал руугаа шилжиж мэдх юм байна. Тийм шүү. Ямар ч үг болцооч малцтай хүмүүс залуучулч яаж хөдөө амьдрах вэ? Хөдөө амьдрах нөхцөл том баг болчиход байна. Тий.